Тээврийн цагдаагийн албаны 2026 оны эхний хагас жил хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний танилцуулга. Улсын хэмжээнд хөдөлгөөний ээлгүй байдлыг хангах төмөр зам, эсэх онгоцны буудлын нутаг дэвсгэр, аюултай бүс, зурвас газарт мөрдөгдөх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, осол хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, өрсөн сэргийлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, засгийн газрын тогтоол шийдвэрэг бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хууль зүйн дотоод иргэн сайд цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал журмын хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Удирдлага зохион байгуулалтын хүрээнд тус албаны гүйцэтгэлийн төлөвлөгөө 90.5% хэрэгжиж, хариуцсан 44 бодлогын баримтчгийн хэрэгжлийг бүрэн хангаж, тогтоосон хугацаанд тайлгнасан. Дээд шатны байгууллагаас ирүүлсэн 9139 албан бичгийг хүлээн авч 8768 буюу 95%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, цагдаагийн ерхий газрын дарга, удирдлуудаас өгсөн 171, хараа нэгжийн дарга нарт хүргүүлсэн 51, нийт 208 удаагийн үүрэг ажлын чиглэл зөвлөмжийн хэрэгжлийг тооцлоо. Засгийн газрын иргэд олон нийтэд харилцах төв болон цаасаар нийт 2404 санал хүсэлт, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж хариу хүргүүлсэн. Тус алба 3 газар 22 хилтэс 12 тасаг нийт 1085 оронтойгоос 1043 албаагч үүрэг гүйцэтгэж нийт 387 албаагчийн томилгоог шийдвэрлүүлж хүний нөөцийн хангалт 96.5% байна. Төрийн дээд шагнал одон медалаар 7, хууль зүйн дотоод иргэн яамны шагналаар 13 албаагчийг шагнуулж ардын хувьсгалын 105, албаны 90 жилийн ойг тохиолдуулан 135 албаагчийг төрийн болон салбарын шагналаар 120 албаагчийг хугацааны солиор шагнуулах саналыг цагдаагийн ерхий газарт хүргүүллээ. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2026 оны эрсдлийн менежментийн төлөвлөгөөний хүрээнд 27 ажил арга хэмжээ хэрэгжүүлж гүйцэтгэл 87% байна. Цагдаагийн төв байгууллагаас тус албаны үйл ажиллагааны төлөвлөгөөт бүрэн шалгалтыг 3-4 сард зохион байгуулж, тус алба 70.2% дүгнэгцээ. Онцлог арга хэмжээний талаар Улсын их хурлын гишүүн Батшимгийн санаачилсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мопедтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэхэд тээврийн цагдаагийн албаны төлөөлөл оролцож 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр батлуулсан. Нийслэлийн ачаа тээвэрлэлтийн цахим системд нэгдсэн сан үүсгэх саналыг нийтийн тээврийн бодлогын газар түргүүлж MNS 4978 2025 аюултай ачаа ангилал тээвэрлэлтэд тавигдах ерөнхий шаардлага стандартын дагуу баримт бичгийг захимжуулсан. Нийслэлийн 176 үйлдвэрийг камераар бүрэн хяналтанд авснаар шаардлагатай 106 үйлдвэрт бие зохицуулалт хийж байсныг багасгаж 7 үйлдвэраас албаагчийг татан авч гэрэл дөхөөний зохицуулалтад шилжүүлсэн. Мөн 19 үйлдвэрт гэрэлэн дөхөөний зохицуулалтыг шинээр хийж цаашид 31 үйлдвэрийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангасан. Монгол улсад бүртгэгдсэн зам тээврийн усал гэмт хэргийн зөрчлийн статистик үзүүлэлт эмэгтгэл номын 15 дахь цуврал мөрдөгчдөд зориулсан усал гэмт хэргийг шалгахад анхаарах асуудал сэдвт гарын авлагыг тус боловсруулж үйл ажиллагаанд ашиглаж байна. Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойг тохиолдуулан замын цагдаагийн албаагч өдөр тутмын ажил дүүрэг, хүндрэл бэрхшээл, ослын газарт ажиллаж буй бодит мөч, замын хөдөлгөөний ачаалал, эрсдэлтэй нөхцөлийг бодитоор баримтжуулж харуулах, нөгөө талаар зам тээврийн ослын шалтгаан түгээмэл алдаа анхаарах зүйлсийг бодит тохиолдлоор харуулж иргэдийн ухамсар хариуцлагыг нэмэгдүүлэх Номото Pictures хязгаарлагдмал хариуцлагат компанитай хамтран 8 анги бүхий 102 замын цагдаа цоврал кино бэлтгэж Univision Look TV-гээр иргэдийн хүртэл болгосон байна. Инновац, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлын хүрээнд торгуул хөлгөд учирч буй хүндрэлийг арилгах зорилгоор өмнө нь хэрэгжилж байсан сувгуудыг зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай холбох асуудлыг сангийн яам болон Монгол банктай хамтран шийдвэрлэсэн. Ухаалаг Улаанбаатар хот төслийн хүрээнд шинээр 176 улсарт хиймэл оюун ухаан бүхий 2206 автоматжуулсан систем суйрлуулж 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс зөрчил илрүүлж эхэлснээр нийт 2,947,256 зөрчлийг хянан баталгаажуулж улсын төсөвт 62.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Хиймэл оюун ухаан суурилсан роботыг үйл ажиллагаанд туршин нэвтрүүлж нүүр таних систем эргүүлийн хяналтад ашиглаж эхэлсэн. Мөн 360 градусын камертай тусгай тоногжуулалт бүхий 25 тээврийн хэрэгслээр гудамж замд хяналт тавин ажиллаж байна. Хөдөлгөөний ээлгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлийн нөхцөл байдал. Улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар 10,260 зам тээврийн осол бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үеэс 3.7%-аар буурсан. Ослын 84.2% нь нийслэл, 14.8% нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас иргэн аж ахуй нэгжид 25 тэрбум гаруй төгрөгийн
тохирол учирснаас 80.7%-ийг нөхөн төлөвлөсөн байна. Хөдөлгөөний айлгой байдлын эсрэг 1887 гэмтэргээс 907 хэрэгт, мөрдөн байцаалт 971 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгав. Хэрэг бүртгэлтийн хэрэг өмнөх оны мөн үеэс 1.5%-аар буурч илрүүлэлт 52.6%-тай байна. Хууль тогтоом зөрчсөн 3,413,479 хүнд 56.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж 9,003 хүний эрхийг хасаж 2,063 хүнийг баривчилж эрх хасах арга хэмжээ авч нийт 3,424,562 зөрчлийг шийдвэрлсэн байна. Явган хүний гарц болон замын тэмдэггүй явган хүний зам дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан зөрчил 9,422 шийтгэлийн хуудас бичиж зөрчил полис системээр 188,440,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна. Хяналт шалгалтаар асаапсан 90 сурвалжлагдж байсан 80 оргодол гэмт хэрэг цэрдэгдсэн 1156 иргэнд 162 зүйлс 70 зарлагдсан тээврийн хэрэгсэл нийт 1468 90 сурвалжлалтыг олж тогтоон харьяа дүүргийн цагдаагийн газар хэлцүүдэд хүлээлгэн өгсөн. Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийн шинжтэй 410 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт 61.8%-тай байгаа нь өмнөх оны мөн үеэс 31.1%-аар өссөн эрийг үзүүлэлттэй гарсан байна. Нийтийн өв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдал. Хуулиар тогтоосон албан тушаалчнуудын 704 удаагийн хамгаалц зохицуулалтад 5997 албаагч ажиллаж 50974 цагийн үргийг зөрчилгүй гүйцэтгсэн. Зочин төлөөлөгчдийн 14 удаагийн хамгаалц зохицуулалтад давхарцсан тоогоор 996 албаагч 7968 цагийн үүрэг гүйцэтгэж хамгаалалтыг зөрчил дутагдaltaгүй зохион байгуулав. Замын байгууламж. Нийслэлийн хэмжээнд авто зам, техник хэрэгслийн үзлэг шалгалтыг 3 удаа зохион байгуулж, эвдрэлтэй 452 зөрчлийг илрүүлж засварлуулсан. Мөн 1170 тэмдэг шинээр суйрлуулж, 1845 тэмдэг засварлуулан, 71,000 м2 тэмдэглэгээний ажил хийгдсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, зам тээврийн яамтай хамтран Улаанбаатар, Дорноговь, замын үе чиглэлийн 1800-аас 2000 км-т хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулж, зөрчилтэй 78 хурц харуулагчийг засварлуулж ажиллалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл ажлын хүрээнд 48 гүүр 7 нөхөн гарцын судалгаа гаргаж Google Earth програм байршуулв. Улаанбаатар төмөр замын нийт 15,781 галт тэргээр 709,435 зорчигч үйлчлүүлэх үеийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчигчдыг гэмтэргээс хамгаалахад давхарсан тоогоор 6,570 албаагч, олон улсын болон орон нутгийн 14,027 удаагийн нислэгээр үйлчлүүлсэн 1,881,404 зорчигчийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтад давхарсан тоогоор 465 офицер, 1387 ахлагч тус үүрэг гүйцэтгсэн. Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, бетон зуурамгийн автомашин, мотоцикл ба хамгаалах малгай, хавраас хамтдаа аюулгүй зорчий, хотын соёл, замын байгууламжийн ашиглалт, хамгаалалт, хурц харуулагч, гармын аюулгүй байдал зэрэг урьдчилан сэргийлэх, нөлөөлөл, хяналт шалгалтын 9 ажил арга хэмжээг зохион байгуулснаар зам тээврийн осол өнгөрсөн оны мөн үеэс 3.7%-аар буурсан эрэг үзүүлэлт гарсан байна. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 141 аж ахуй нэгж байгууллагын 13,473 ажилтан албаагчдад урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Хүүхдийн зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний дөрмийн мэдлэгийг нас идэвхтэй тохирсон хэлбэрээр олгох, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал хэмжлэлийг төлөвшүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хүүхэд багш, эцэг эх, асран хамгаалагч нарын дунд замын хөдөлгөөний цагаан толгой 2026 тэмцээнийг 11 аймагт 7 дүүрэгт амжилттай зохион байгуулж, нийт 1698 хүүхэд багчуудыг болсон байна. Энэ оны ихний хагасчлалын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн 341 зам тээврийн осол бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.9%-аар буурсан зүйлтэй байна. Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн ажлын алба тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2026 нэгдсэн арга хэмжээг амраад аюулгүй аялын урандор энэ оны 6 сарын 25-ны өдрөөс эхлүүлж балын хийсэн байршилд байнгын болон хөдөлгөөнд эргүүл ажиллаж байна. Зам тээврийн устдаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 98 сайт, 4 радио, 88 телевиз, 3 сүм, 98 төрлийн мэдээлэл өгч албаны цахим сувгуудаар 250 постер,
454 видео контент, 23 шууд дамжуулалт бусад 408, нийт 1135 мэдээлэл байршуулж 52.8 сая гаруй хандлтыг аваад байна. Сургал, соён гэгэрүүлэх, авилгаас өртөн сэргийлэх ажлын хүрээнд ажлын байранд болон чиглэлийн нийт 41 төрлийн сургалтад давхарцсан тоогоор 7970, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарсан 31 удаагийн сургалт зөвлөгөөнд 1027, соён гэгэрүүлэх 22 ажил арга хэмжээнд 1824 албаагчийг тус хамруулж албаны сургалтын төлөвлөгөө 95.5% гүйцэтгэлтэй хэрэгжээ. Албаагчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамт олонны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор буудлага, бильярд, 3×3 сагсан бөмбөг, гар барилдаан, ширээний теннис, чөлөөт бүх, ааха мэдлэгийн марафон, пейнтбол зэрэг нийт 9 төрлийн аврах шалгаруулах спортын тэмцээнийг дотооддоо 21 зохион байгуулж, давхарцсан тоогоор 449 албаагчийг хамруулсан. Авилгаас урьдчилан сэргийлэх салбар төлөвлөгөөг 86.8%-тай хэрэгжүүлж, авилгатай тэмцэх газартай хамтран албан тушаалын гэмтэргээс урьдчилан сэргийлэх практик сургалтад 1626, дотооддоо хөрөнгө оруулалтын мэдүүлгийн чиглэлээр 484, авилгын эсрэг сургалтад 902 албаагчийг тус хамрууллаа. Төсөв санхүү, албаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг хангах чиглэлээр. Тус албан нь улсын төсвөөс 12,192,292.7 мянган төгрөг, үндсэн үйл ажиллагааны орлогоос 2,118,895.8 мянган төгрөг, нийт 14,241,188.5 мянган төгрөгийн урсгал санхүүжилт авч төлөвлөгөөний биелэл 90.4%-тай хэрэгжээ. Нийт батлагдсан төлөвлөгөөний 86.4% буюу 12,309,164.2 мянган төгрөгийн зардлыг үндсэн үйл ажиллагаанд зарцуулсан. Тайлан зохицаанд 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнбүхий 18 удаагийн 818.3 сая төгрөгийн зарлагын гүйлгээ, 14 удаагийн 1,491.5 сая төгрөгийн орлогын гүйлгээ, өглөг авлагын мэдээ зэргийг шинжилэн шилэн дансцыг gov.cgmn сайтад нийт 69 мэдээллийг хуулийн хугацаанд байршуулсан. Албаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр нийт 1,263 сая 790,166 төгрөг зарцуулсан. Тухайлбал улирлын урамшуулалт 266.5 сая, нөхөн төлбөр 530.7 сая, тусламжид 466.5 сая төгрөг тус зарцуулсан. Гудамж замд үүрэг гүйцэтгэдэг албаагчдын аюул байдлыг хангах зорилгоор утганаас хамгаалах бэлийг 120, бугуун гав 120, цахилгаан бороохой 120, нийт 360 ширхэг тусгай хэрэгсэл олгосон. Замын цагдаагийн газрын 6 дүрэг болон хамгаалтын хэлтсийн 207 албаагчийг 4G энгэрийн камераар бүрэн хангасан. Баянсрах дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, салбар зөвлөлөөс 4.8 сая төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг Кенүүд паркийн гар станц шийдвэрлүүлж, албаагчдад олгон Баянсрах дүүргийн засаг даргын захирамжаар 125 сая төгрөгийн төсөв шийдвэрлүүлэн стандартын шаардлага хангасан капсул хаусыг Баянсрах дүүргийн гачууртын замд байрлах замын цагдаагийн хэлтэст байршуулж, цахилгааны холболтын ажил бүрэн гүйцэтгэж ашиглалтад оруулснаар албаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан. Эрдэнэ агарын тэрийн цагдаагийн хэлтс болон Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн барилгын зураг төслийн магадлалын нөхцөлийг цагдаагийн ерхий газарт бүрхүүлж 2027 оны улсын төсөв тусгуулахаар ажиллаж байна. Цаашид зам тээврийн осол хэрэг зөрчлийн мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулж, дата аналитик болон хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг бүх түвшинд нэвтрүүлэхийн зэрэгцээ, ухаалаг камер, робот техник зэрэг орчин үеийн технологийн хэрэглийг өргөжүүлэн төр, хувийн хвшил, орон нутг болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар замын хөдөлгөөний аюул байдлыг дэвшүүлж, осол эргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн хүний амьнаас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирлыг бууруулахаар төлөвлөн ажиллаж байна. Амар тайван амьдралын төлөө хамтдаа